Улсын хурлын даргын 2024 оны 9-р сарын 5-ны өдрийн 84-р захирамжаар стандартын эрхцэн орчны шинжлэх санал дүгнэлт гаргах холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын хурлын гишүүн Бат Найрамдал, гишүүдэд Улсын хурлын гишүүн Алдар Жавхлан, Бат Шугар, Ганма, Лувсан Жамц, Мандхай, Понсалма, Саран Чулуун, Цингүүн, Инх Цэцэг, Эрдэнэлт, Ганц Зориг, Мөнх Соёл, Хос хоёр нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийн шийдвэрийн төслийг Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9-р зүйлийн 9-5 дахь хэсэг тус заасны дагуу бэлтгэн танилцуулж байна. Ажлын хэсэг Монгол Улсад мөрдөж буй стандарт түүний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлт өгч шаардлагатай бол хууль эрхцэн орчныг боловсронгуй болгох чиглэлтэй холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт сайжруулах, санал боловсруулах, бодлогын суурь дүгнэлтийг гаргах зорилготой 9 сарын хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд ажлын хэсэг албан ёсоор 7, албан бусаар 8, нийт 15 удаагийн хурал уулзалтыг зохион байгуулж, хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, зам тээвэр хөгжлийн төв, төрийн өмчит үйлдвэрийн газар, барилгын хөгжлийн төв, төрийн өмчит үйлдвэрийн газар, эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон бусад холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, нөхцөл байдал тулгамдсан асуудалтай танилцсан гишүүдийн санал зөвлөмжийг авсан. Мөн 2025 оны 2 дугаар сарын 19-ээс 21-ний өдрүүдэд барилга, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчин буюу голлох 4 салбарын яам болон холбогдох мэргэжлийн холбоод хувийн хвшлийн 700 орчим төлөөллийн бүрэлдэхүүнтэй салбар хилцүүлэг болон бүх салбар яамд төрийн байгууллага хувийн хвшлийн 1000 гаруй орчим төлөөлөгчдийг хамруулсан нэгдсэн хилцүүлэг оролдооныг Монгол Улсын шадар сайдын ажлын албатай хамтран төрийн ордон тус зохион байгуулж хилцүүлгийн зөвлөмж дүгнэлт гаргасан болно. Эдгээр хуралдаан хилцүүлгийн уулзалтын үр дүнд дараах саналыг нэгтгэн боловсруулж өгөр танилцуулж байна. Үүнд нэг стандартыг боловсруулах, санал авах, батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих үйл явцыг тодорхой ойлгомжтой шуурхай ил тод болгож хувийн хвшил мэргэжлийн холбоод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. 2. Салбарын стандарт норматив баримтчгийг боловсруулахад, батлахад төсвөөс ангид мэргэжлийн холбоодоор дамжуулан санхүүжүүлэх тогтолцоог оновчтой болгох. Тухайн хөрөнгийн зориултын дагуу ашиглах ил тод байдлыг хангаж хяналтыг сайжруулах. 3. Хүн малын эрүүл мэнд, хүнс эм хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд эрсдэлд учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс өмнө хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, захимжуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах. 4. Хүний эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх, хүнс эмийн хяналтыг зохицуулах чиг үүргийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох. 5. Одоогийн мөрдөж буй стандартад хийсэн үзлэг дүн шинжилгээний мөрөөр сайжруулах, шаардлагагүй стандартын баримтчгийг хүчингүй болгох, салбаруудын стандарт норматив баримтчгийн уялдааг хангаж нэгтгэж, олон нийтэд ил тод болгох, олон улсын жишгт нийцүүлэх ажлыг зохион байгуулах. 6. Олон улсын стандартын байгууллагын гишүүн орнуудын баталсан дэвшилтэт стандартын баримтчгийг бүртгэх, нутагшуулах тогтолцоог хялбаршуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх. 7. Стандартчлал тохирлын үнэлгээний салбарт ажиллах мэргэжлэнүүдийг бэлтгэх, сургах, гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоог мэргэжлийн холбоод хувийн хвшилтэй хамтран бэхжүүлж хүний нөөцийг чадварчуулах. 8. Сорилт шинжилгээ хийх лабораториудын тоног төхөөрөмжийг шинжилгэхэд анхаарах, тохирлын үнэлгээ, сорилт баталгаажуулалт, хяналтын үйл ажиллагаанд хувийн хвшлийн оролцоо болон хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 9. Эмчилгээний онцлогооны стандартын баримтчгийг олон улсын нийтлэг жишг, арга зүй, заавар, зөвлөмжүүдэд нийцүүлэн боловсронгуй болгох, үндэсний фармакофен өгүүлэлийг олон улсын фармакофен өгүүлэлтэд нийцүүлж өөрчлөх, эм зохицуултыг эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тусгах. Энэхүү санал дүгнэлтийг боловсруулалттай холбогдуулан дараах алхмуудыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн ажлын хэсгийн зүгээс үзлээ. Үүнд 1-р Улсын хурлын даргын 2024 оны 9-р сарын 5-ны өдрийн 84-р захирамжаар стандартын эрхцэн орчныг шинжлэх, санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааг үүгээр дуусгаруулах. 2-р уг ажлын хэсгийн ахлагч болон гишүүд Монгол Улсын засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн стандартчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг хилцүүлэхэд бэлтгэх, хилцүүлэх ажлын хэсэгт саналаараа орж ажиллах. 3-дугаарт ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад цуглуулсан мэдээ судалгаа дүгнэлтийг хуулийн цэслийн хилцэгт нээлттэй ашиглах. 4-дугаарт хуулийн цэслийг батлах тохиолдолд энэхүү ажлын хэсэгт холбогдох саналыг тусгаж ажиллахад анхаарах. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Санал дүгнэлтэд